7 сарын 15-нд Тэмүүжин улсын доторх баг жанжин нар хийгээд шинэ иршигсэн цэргийн ардыг боловсруулан их хүү зүч 2-р хүү цагаатапа Мухлайн хүү болов Боржин хүү үүлэн черви чулууны хүү очралмас буурлын хүү бодол нарын номморыг боловсруулж байтал гэнт Хирэдийн зүүн захын цагдуулын хүмүүн Хирэдийн нэг элчийг барьж авчирв. Учир юу буй гэвэл Хирэдийн ялгуу жам хоёул Бэтус Ванцаг хааны 3 мужийг дайлж аваад сүр хүч ихэд нэмэгдсэнд атаархан хорсож эрдхэн таслан байлдаж Бэтусыг мөхөөс үгүй гэхүүл агцарын хүч хүрлцэх үгүй. Тиймээс Солонгос улсын зүүнд байх Солонгос улсын 5 мужийг эзэлсэн Бугцагаан хаан Жич 8 улсын Даян хаан болиот нийлж Бэтусыг дийл мөхөж газар нутгийн хуваан авсгаа гэж урд Солонгосыг сайнэр ээлж хойно 8-ыг ургаар оруулсгаа гэж илжилгээж бичиг бариулан зараад эргэж ирэхэд чивхэдл Бэтусын туршуулд баригдсан гэж. Төдий Монгол элчийн биеийг нэгжин имэйлийн дэвсний дотроос Солонгосын Бугцагаан хаанаас Хирэд улсад хариу илгээсэн бичгийг олж оюут сэзнээр дуудулбал тэр бичигт Бэтусыг арилгахад тас бүрэгдийг барих мэт хүчээр хүчилж болох үгүй. Эрх биш уяурх арга мэхээр барих хэрэгтэй. Үнэхээр тийм сайн арга үгүй онц хүчээр байлдаж эвдсэвэ гэвэл эрх биш олноор хамжин хааж байлдах хэрэгтэй гэд Хирэд улс тэргүүлэн 8-ны Даян хаан миний Солонгос улс Майлжийн тодх хойд сарсартул улсын залт Сүлд хаан Сохмог улсын сүрт Мингэл хаан Өрнөмний харилгууд улсын Арслан хаан Горлуусны Наран хаан энэ улс хамтаар 4 этгээдээс хамжин байлдвал сая дийлхийг магдалж болно гэж. Тэмүүжин даруй торгон шар жонон мухлаа нартай зөвлөвөл олноор урд Хирэдийг дийлэн мөхөөгөөд улмаар Солонгосыг байлдан авбал зохино гэсэн гагц мухлаа дуугарсангүй. Тэмүүжний олонний зүг энэ 9 улсыг нийлүүлж манай улстай байлдах аргыг үүсгэсэн нь Солонгосын Бугцагаан хаан биз. Хирэдийн Хэван тойрол бус эрдний үгэнд алхаар ирсэн дайсанд буурл арга сурагчдад сая хорс гэж. Одоо энэ 9 улс нийлж завдахын урд бид завдаж урдаар Солонгос улсыг зочмог байлдаж авбал 8 улс аяанда сэжиглэж хөдлөхгүй болно. Энэ нь тэргүүлэн довтлогч олон актын эхний нэгийг өөрөгдөж авах арга болно хэмээн айлтгалаа. Монгол эзний бодож тогтоосон үнэхээр нарийн нэгт хол урт гэсэн Тэмүүжин. Гагц зүүн баруун хоёр нүдний завхны нуухыг хэрхэн арилгаж улс гэрээ дүгшүүргүй болговол сайн гэв. Монгол зүүн гараар жихээ барьж баруун гараа хутгаатгаж Хэрцгий санаатныг хэлээр хэлбих хэцүү хүчтнийг хутгаар тулъя гэсэнд Тэмүүжин мөшөөж маш зүг. Олон сай түшмэд эзэн жонон хоёулын юу хэлснийг ухсангүй. Гарч ирсэн хойно зэлэм эзний зүүн баруун хоёр нүдний завхны нуух гэгч зүүн Хирэд баруун 8-2 улсыг хэлсэн болно. Жононгийн зүүн гараар жихээ барьж баруун гараар хутгаатгсан нь зүүн Хирэдийг үгээр номготоход баруун 8-ыг сүрээр сэжиглүүлье гэсэн үг болно. Гэсэнд олноор их л гайхалтай.